Одоо бид нар номоо зарах гэж танилцуулга ингээд эвхжийн үеийн чи ярих ямар өвгөж. Манай зулаан ирсэн байна, хонгороо ирсэн байна, ануж ирсэн байна. Ариун болт тэнд клубха бандыг тогтоох. Энийг хоцсон. Тэг ингээд байж байна. Амар ажиллахгүй. Нэг яар энэ бүр ажиллахгүй сууж. Би ингэ намаа шүтээ Сайхан олж байгаа манайхаа. Ашаа хараад нэг далцаж манайхаа. Өнөөдөр Монголын стокчдын ээлжтэй симпозиум болж байна. За энэ симпозиумыг манай стокчдын Монголын стокчдын холбоо, сток нийгмийн ажлын тим, за мөн бусад одоо ихтэй сургуулиудад хамтран зохион байгуулж байгаа. Би энд залуу стокчтой хандж хэлэхэд бол тийм ээ. Би их цөг харж байна л да. Манай хүүхдүүд их баг сууж байна. Уул нь энд ирж байгаа боловсролын асуудлаар стокчдынхаа хэцүүж байгаа итгэлийг сайн сонсмоор байна хүүхдүүдээ. Энэ бол их сонирхолтой та бүхэн дээр боловсролын хордог боловч бас багш нараас өөр гадна их олон их хэлцүүлж байна. Тэгэхээр уул нь тийм ээ 1000 сонсохоор одоо нэг хурж иж үзээд энд санал бодлоо солилцоод ингээд ер нь социологчдыг бол би сонирхдаг бай, шохоорхдаг бай, аливаа юмд одоо дандаа араас нь гүйж яагаад гэсэн асуулт тавьж яваа гэж уриалдаг. Тэгээд залуу социологчдод ажилласан тэгээрээ. Дээр нь би энэ номыг бол та нар 300% хийлгүүлсэн гэж чинь тэгээд надад бол энэ номыг таалагдсан. Энийг бол зөвхөн оюутан сурагч биш, тэдний аав ээжнээс уншаасан тийм. За энийг бол заавал одоо хүүхд хүмүүс биш залуу хүмүүс бас уншиж болмоор санагдсан. Яг тийм бол энэ их фенологи шинжтэй байсан. Хүүхдүүд бол өөрсдийнхөө санаа бодлыг өөрсдийнхөө нүдээр амьдралыг яаж харж байгаа, өөрсдөө хийж байгаа үйл ажиллагааг яаж үнэлдэг тийм ээ. Ирээдүйг яаж харж байгааг гэдэг сонирхолтой дүгнэлтүүд хийсэн байсан. Тэгэхээр энийг бол би та бүхнийгээ жоохон маркетинг хийж борлуулаад хүмүүст хүргэе тийм дижитал хэлбэрээр оруулаад тийм өөрөө их олон янзаар болж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд төгсөөж өгнө. Тэгэхээр бол энэ хэрэгтэй энэ хүмүүс биш хэрэгтэй. Тэгээд дараагийн цаураар хурдан гал. Баярлалаа. Стокчдын одоо симпозиум боллоо. Энэ симпозиумд одоо үеийн стокчд хүнд багш нар маань хамтран ажиллаж байгаа хамт олон маань, шагнар маань бүх үеийн төлөөлөл оролцжээ. Өнөөдөр бас залуу стокчдын оролцоод бас эндээс үгээсэн санхүүдрэн сайн байна. Багшнаас надад төсөлийн одоо амлах асуудал их тавьж оролцлоо. Сайхан байна. Одоо ингээд Америкт зөндөөх ажиллаа. За. Баярлалаа. Сайн уу залуучуудаа за өнөөдөр социологчдын баярын өдөр гэж хэлэх болно. Тэгээд симпозиум болж байна. Энэ жилийн симпозиум сэдвүүн их сонирхолтой боловсролын системээр маш олон сонирхолтой ихтгэлүүд ирсэн байна. Харамсалтай манай залуучууд их цөөхөн ирсэн байна. Холбооны фичер яваад ирсэн. Тэгээд 15 ихтгэл танилцуулж байна. 15 судалгаан дээр нислэгдэж байна. Тэгж бодоход маш том практик ажил бол нэрс танилцсан ба. Цааш социологчтой захиж хэлэхэд энэ симпозиумд идэвхтэй оролцох хэрэгтэй эндээс таагад бас судалгааны шин санаа авам түүнээс гадна орчин үеийн социологчтой судалгаанд хэрэгжиж байгаа судалгааны арга техникүүдийг сурч байгаа. За тэгээд коммент чанарын судалгаануудыг том арга зүйтэй танилцсан. Маш сайхан ажиллалаа. Тэгээд
дараагийн симпозиумд өрнөр оролцоорой гэж хүсье. Тэгээд социологийн холбоонд хийсээрээ гэж мэдээлэл аваад залгаж байна. За Монголын социологчдын 10-р симпозиум амжилттай сайхан болж байна. Тэгээд энэ жилийн үед л боловсролын социологийн агуулгаар ялангуяа энэ чиглэлээр судалгааны ажил хийдэг экспертүүд, судлаач, багш нарын маш сонирхолтой илтгэлүүдийг сонсож байна. Тэгээд үндсэн агуулгын үед бол яг энэ чиглэлээр түүхэн тоймууд байна, онлын илтгэлүүд байна, энэ чиглэлээр хийгдсэн эмпирик судалгаанууд байна. За тэгээ үүнээс гадна боловсролын тусгай дэд асуудлуудыг тусгасан юм сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж байгаа. Тэгээд оролцож байгаа бүх хүмүүстээ бас маш баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За өнөөдөр Монголын социологийн 10-р симпозиум болж байна. Энэ удаагийн симпозиум бол Монголын социологчдын холбоо үүсгэн байгуулсан дараагийн симпозиумыг 10-р симпозиум социологийн социологчдын холбоо зохион байгуулж байгаагаар хэлэлцдэг. Дээрээс нь энэ удаагийн симпозиумд бол улсын сургуулиуд, суурин сургуулиудын багш нар, судлаачдад оролцож илтгэл хэмжээнд симпозиумын хамгийн онцлог нь бол маш олон илтгэлтэй, олон сэдвүүдийг амарсан ийм илтгэл болж байгаа. Тэгээд өнөөдрөөс хойш сууж багш нар судлаачдын илтгэлийг сонслоо маш сонирхолтой илтгэлтэй ийм хэмжээний илтгэл судалгаа ярьсан нэг өдөр болж өнгөрч байна. Манай социологчдын илтгэл дотор юу вэ? Асуулттай ялангуяа статистик асуудлыг хамгаалах албаа гэдгийг одоо их бодоод байна. Тэгээд энэ манай мэдээлэл шаардлага хангасан гэсэн энэ талаар хэлээ. Гэхдээ өмнө хэлсэн нь бас яг тийм биш. Бидний авчмаа мэдээлэл хэлэх чанартай байна. Бидний өмнө мэдээлэл авч чадчихсан чадахгүй анхаарал тийм. Гэтэл талбай мэдээлэл авахаас тийм талын шинжилгээний их миний мэдээ зөвхөн үзэж байгаа зөв юм шиг. Зүгээр одоо өнөөдрийн хүмүүсээс ямар нэг асуудал бүгдийн онцлог тэр насны онцлогоос хамааран бас бодлоо хийдэг юм. Тийм одоо бодлоо мэдээлэл тийм зэрэгтэй. Тэрнээс болоод бас уран мэдээлэл мэддэг уран мэдээлэл болж байна. Улс төрийн хамаарсан хүмүүсийн байдлаар мэдээлэл олон талаас бас үнэн байдлаас гайдсан ийм мэдээлэл авах гэж гарч байгаа. Тэр талаар маш саргаар статистикийн дээр юу асуудал үүсэж байгаа. Тэгэхээр хамгийн гол юм нь үнэн байна уу гэдэг талаар их байна анхаарах хэрэгтэй. Энэ талын саргаар гэдэг цаашдаа анхаарах хэрэгтэй. Daarmee ялангуяа шударгын юм тогтохгүй айс одоо институтын ажил хайртай юм шиг тэр талаар ялангуяа төрсөн бүх институтын хүмүүс тэрийг саахаар шаардлагатай. Өнөөдөр одоо юу ишүүл бүлээн бас хэрэгжиж байгаа. Ингээд таарах баярлалаа. Тэгээд багшдын хийсэн судалгааны процесс улаантай нийгмийн боловсролын спортын зөвшөөрөл авахтай хөтөлбөрийн ялгаар хариуцлага гаргах боломжтой. Тэгээд 24 онд мөн Дорнот аймгийн ташуулбар сум хаан шинэ музей үзэл баримтлал үзүүлсэн. Музей үзэл баримтлал үзүүлэх хэллэгийн орон нутгийн санхүүгийн тайлбар болгоцсон. Тэгээд ямар нэгэн морин амрах болохоор зэрэг ямар нэгэн зэдв агуулсан байдлаар мөн англи бичвэрийг хаанаас нь уншсан боломжтой 33 өөр оюутнууд клубын манай өөр оюутнууд бичсэн болохоор 33 өөр музейг харах музейг амьдралын мэдрэмжийг ер нь онцлж өгсөн байгаа. Тэгээд намын нэрээр хаваалт төр бүрийн хажууд байх зүйлүүдийг нэг бүчлэн хэлсэн гэж ийм болгосон бөгөөд уншиж бүх мэдлэг батараа биш шүү. Чамдэр ажиллах шүү гэж мессеж өгдөг бөгөөд өөр хүмүүс болоод нартай найзуудтай юу гэдэг уушгах илүү тохиомжтой гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 5 сарын 18-ны өдрийн бидний гадаа ирээд албан ёсоор намын баярын бодлого хийж хийсэн бөгөөд мессенжер маань тэр гомдлогч манай хэсэг дээр зочлоод
Чухал нэгэн бүр намынхаа хэлснээс клубын гишүүдэд маань бэлтгэсэн байгаа. Тэгээд ер нь бол эцэг юм бол хүнлэг ойлгох чадварлаг удаашлын хэлбэрийг яахаас сонирхож баярлалаа. Амжилттай тусаад хурааж байна. Яагаад таам бэ? Яа, чи пэйж танайгаа ингээ хурааж штэ. Одоо ингээ хураалт гэж юм. Бид намаасаа 5-ыг зарсан 30 мянга хийсэн. Одоо ингээ 25 мянга байна. Өөр би ингээ юу чих блок хийх. Ингээд өнөөдрийнхөө ажлыг амжилттай дуусгаад бид нар юмнуудаа аваад тавих чинь аа. Тэ юмнуудаа хураагаад бүх юмнуудаа өгцөө гараад ирж байна. Өнөөдөр нэг юм хөө. Ада дараа нь тэр хаваагүй гэж. Түрээ яа. Заяа. Watch this. Лого хийж гэнэ. Yes, лого хийж. Юу мэрэрэ хүмүүсээ.